За энэ удаагийн видео хичээлээр лабораторийн оншилгоонд шүлс болон арчигдсны сорцыг хэрхэн авах талаар харуулах болно. Шүлхийн өвчний с сэжигтэй тохиолдолд шүлсний сорцыг лабораторийн шинжилгээнд илгээхдээ өвчний эмнэлзэн шинж тэмдэг илэрснээс хойш 2 өдрийн доктор багтаан авна. Учир нь энэ үед шүлхийн вирусыг малын шүлсэнд илрүүлэх хамгийн өндөр магадлалтай байдаг. Харин арчигдсны сорцыг шүлхээрсэн малыг хожуу илрүүлсэн буюу эмгэгт эдийн сорц авах боломжгүй нөхцөлд эсвэл эмнэлзэн шинж тэмдэг бүдэг илгэрсэн мал амтнаас шүлхийн вирус ялгах эсвэл вирусын өвнөц гений хэсэг илрүүлэх шинжилгээнд зориулж авна. Шүлхээрсэн үхэрд ихэвчлэн үлхийн улмаас хилэн гэмтэж, хэвлэг саатан, унжралцсан тийм хөөсөрхөх шүлс бол ихээр гойжуулдаг. За энэ тохиолдолд шүлсийг цэвэр ариун цодонд бол тосож авна. За шүлс гойжих шинж тэмдэг нь мал амтанд бол харилцан адилгүй байдаг учраас хэрвээ шүлсийг тосож авах боломжгүй тохиолдолд амны хөндийдэнд бойтур, за эсвэл хөвөн самбай хийж шүлсийг бол шингээж авна. Үхрийн толгойг эхлээд хөдөлгөөнгүй барьж, ариун самбайг бол цодонгоос гаргаад хилний хоёр талд жавжинд хавчуулна. Хэсэг хугацааны дараа шүлс шингэсэн самбайг хямсаагаар татаж гаргана. За цодонд аль болох хурдан буцааж хийнэ. Хэрвээ эмгэгтэд шүлс үлхийн шингэний сорц авах боломжгүй тохиолдолд мал амтны амны хөндий, хамар, туурайн титэм, турун загт үүссэн яршил шархлаа, мөн гахаан хоолой болон залгуурын хэсгээс хөмтэй бойтур ашиглан арчигдсны сорцыг авна. Энэ удаад хамраас арчигдсны сорц хэрхэн авах аргын талаар харуулъя. Бойтурыг хамрын хоёр нүхэнд хийж эргүүлэх маягаар арчиж авна. Ингэхдээ хамрын нэг нүхэнд ашигласан бойтурыг нөгөө нүхнээс сорц авахдаа хэрэглэж болохгүй. Авсан арчигдстай хэсгийг ариун цодонд хийж лабораторид илгээх хүртэл сорцсон дагуулгадах вирусыг өхүүлэхгүй тулд заавал сэрүүн нөхцөлд байлгана.